Хатуу цасан дээр энэ юм байна. Би хатуу цасан дээр хэсгэх тохтой. гарч байна. Энэ анигоо та хөрөгчөндөө имийг онгоолгоод ирэх юм уу? Тагад авахгүй. Яманууд ирлээ. Мэдгүй шүү байна. Тийм ээ. Манай нохой. Манай мод энэ үг аяга гоё том мод зам болохоор гоё ногоорт юм. Одоо бүр өнгөгүй харагдчих шүү. 109 тагаар харагдчих. Тэр манай машины гараж байна. Тэнд л одоо дахианы үүр байгаа. Энэ үг 100 ногоо тарьдаг байхгүй юу? Тэгээд одоо нөгөө өвөл алчгаар ингэ өөр өнгөө намган алцсан юм шиг харагдчих шүү дээ. Энэ доор манай одоо 100 дахианууд тэр үүрэндээ байгаад тэгээ өвөл болохоор энэ доор үүр байгаа байхгүй юу? Энийний доор ингээд юу өөрмөр зассан байгаа юм. Манай хөршээл ортлын. Манай гэр богооны хажууд талд байдаг байхгүй юу? Эндээс хүүхд байхасаа л богоо орж ирсэн. Дээс явж би танарт богооны зам харуулна. Одоо тэгээд манай дүүгийн саксны шийд байна. Тэнд би тэдэд баг дандаа юм дүүжин дажин хийж өгдөг гэсэн. Тэгээ манай төлөөний хэсэг. Энэ манай аавын хяналтаа энийг юм жижигхэн дугуй засвар ажилладаг байхгүй юу? Тэгээд тэр нь байна. Манайхаас буудалтай буудалтай болсон гэсэн. Би бас одоо орж үзээгүй л. Энэ байшин дотор караг байдаг гэсэн. Тэрийгэ буудал болгоцсон гэсэн. Одоо хэдүүлээ орж харна. Тийш одоо явж бооны зам харцгаая. Хатуу идэм биш үү? Одоо манайхаас догоо ийм ярих. Одоо энэ манай өртөө байна. Тэгээд тэнд ингээд хорсын хил харагддаг байхгүй манайхаас. Хорсын хил харагдаад. Тэгээ манай энэ сумынхан хорс руу аягаа гардаг. Манай ээж авч гэсэн. Тэгээл энд одоо богоо ирнэ шүү дээ амиг төгөөс. Сайхан талал харагдаж байгаад. Манай төмөр зам зөөх айлтэй. Одоо ийшээ нэ ингээл итгэ айл байгаа. Тэгээд нөгөө зүүн тал руугаа идэ айлтэй. Тэгээл энэ жижиг тосгон шиг. Нэрээ манайх эндээ дэлгүүртэй юм. Одоо энэгээр ороод гэртээ залгаа шууд гэрээсээ гарч ирдэг юм дэлгүүр байгаа байхгүй юу? Тэгээ би та нарт дэлгүүрээ уртлаас нь харуулъя. Уг нь манай дэлгүүр ягаан өнгөт болгоол
буцсан. Одоо манай төмөр замын ихтэй айл байна. Манайх энэ талбайд 100 хүмүүс тарьдаг байхгүй. Тэгээ одоо бүр цаасан тарагдаад өвөл болохоор нэг бүх юм мөнгөгүй жоохон царай мот харагдах юм. Эндээ юм жижигэн дэлгүүртэй гэртэйг өгсраа. Тэнд манай дүүш харагдчихээн. Зуны дүүш. Ингээд манай энэ буудал. Энэ нэрээ манай гацуур. Ганц гацууртай. Энэ гацуур маань бүр жижигэн байсан байхгүй юу? Тэгсэн чинь одоо бүр ийм том болсон шүү дээ. Хөөх дараа жилээс бүр өндөр болчих нэ. Надаас өндөр болсон юм шүү дээ. Стай хөөрхөн болчихжээ. Гоё өнгөтэй шүү. Бүр аюу жижигэн байсан юм бүр. Одоо дээр нь харагдаж байгаа тэр мөчөршгөө л байсан. Тэгсэн чинь ийм том болсон байна. Тэгээд гэрийн хачин дотор идэг гэсэн аав авчираад энэ талтаа суулгацсан билий. Тэгсэн чинь ийм том болсон байна. Одоо энэ талаас ингээд ороод буудлал руу орж харъя. Манай буудлал за ийм байна. Ялааны алгаар юм уу? Эндээ бас юм хөргөөлгөр ичжээ. Орж ирээд гаднаасаа ийм алга. Тэгээд эндээ ийм угаалтуур тавьсан байна. Хөөх эндээ юм бас хөргө юм жижигэн ширээ тавьчих. Ийм холтаастай юм байна. Хөөх эндээ ингээд яар хөрх юм бэ? Дунд нь тасалгаа хийсэн юм биш үү? Ингээд эндээ ийм нэг хүний ортой. Эндээ бас нэг хүний ортой. Тэгээ ер нь энэ тасалгаан дотор ингээд хаалга байхгүй юм байна. Гэхдээ ингээд хоёр хүн байх юм байна. За ийшээ нэг ингэж харагдаж байна. За ийшээ нэг яваад эндээ бас нэг хүнийх юм байна. Эндээ нэг хүнийх. Эндээ дахиад нэг хүнийх. Энэ обоонистай хөрхөн магаад. Энэ обоо шүү. Та нар энийг обоо биш юм хаана гэж бодож байна уу? Энд нөгөө шууд ингээд аав дугуйд сураасаа галт түлээд тэгээд ийшээ ингээ халтдаг байхгүй юу? Тийм халдаг пиш нь байна. Ийшээ хурж болохгүй. Хүрх юм бол амар халуун бах. Тэгээд энэ долонгууд бас ийм нэг хүний ортой юм бэ. Энэ бүтээлгийн ямар хүрх юм бэ? Киттэй юм байна. Тэгээд энэ тал руугаа ингээд цонх. Тэгээд ийшээ харахаар буслагч сайн мэд тавьчихжээ. Ингээд энэ талтаа суух юм байна. Бараг л нэг айш шиг л юм биш үү? Ах дүүндраараа ирэх юм бол тэгээ хөргөн болгочээ жаа. Сумын төвийн тийм буудал гэхэд хөргөн л юм. Манай аав хоёр бүр амар хөргөн тогтволжжээ. Шал мал нь амар хөргөл татсан юм би.